Сайн байцгаана уу залуусаа. Их орон Монголын үндэсний телевиз Монголын бодибилдинг фитнес хүч намрын чөлөө талбайтай хамтран Допинг хөгжицгээ өрөөнд нэгдэх фитнес кап 2016 шоу нэвтрүүлгийг та бүхэнд өдөр бүрийн яг энэ цаг мөчид хүргэж байгаа байлаа. Ингээд фитнес кап 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн шинэ дугаар үзэж танд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань өнгөрсөн хамгийн ихний 7 хоногт тэргүүлсэн Beast багийнх манаас хувийнхаа амьдралыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгт орцож байгаа бүх залуучууд бүгдээрээ маш дайчин байгаа. Нэвтрүүлгийн финал болоход төгссөн байна. Энэ хооронд үзэгчдээ маш гоё өөрчлөлтийг амжилтын ёсоор гаргахын төлөө бүгд маш дайчин байгаа. Тэгээд бүх залуучуудаас амжилт хүсэж байгаа. Тэгээд олон хүмүүсийн итгэлийг та бүхэн маань хүлээж байгаа учраас тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй төлөө маш гоё дайчин байгаарай. Битээ шантраарай. Үзэгчдээ амлсан ёсоор маш гайхалтай өөрчлөлтийг харуулахын төлөө бүгдээрээ хичээгээрэй. Ингээд өнөөдрийнх нь нэвтрүүлгийг эхлүүлье. Нэвтрүүлгээ эхлүүлэхийн өмнө хөтлөгчийн офис Puma брэнд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Та бүхэн спортоор хичээл ингээ Puma брэндтэй хамтдаа байгаарай. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ. За сайн байцгаана уу үзэгчдээ. George Gym клубын тамирчаа хасгалд орж байгаа амар мөнх байна. За одоо ингээд MGL Power Gym фитнес клуб дээр ирсэн. Өөрийнх нь бэлтгэлийг хийж байна. За өнөөдөр миний хувьд бол өдрийн 2 бэлтгэл хийж одоо өдрийнхэн бэлтгэлтэй орох гэж байна. Тэгээд MGL Power Gym Fitness Club дээр би бол байнгын бэлтгэлтэй байдаг байгаа. За одоо ингээд бүгдээ орж миний бэлтгэлийг хийж байна. Өнөөдрийн бэлтгэл маань болохоор мөр гар байгаа. Тэгээд манай бэлтгэлийн хамтрагч нар байна. Тэгээд манай клубийн одоо байнгын хичээлэгч нар байна. За би MGL Power Gym клубын дасгалжуулагч Туваабатар байна. George Gym-с оролцож байгаа Beast багийн тамирчин амар мөнх гинэ багш маань анх ер нь амраа маань за 3 жилийн өмнөөс би таньж мэддэг болсон. Тэр хугацаанд бол их жижигхэн их туранхай залуу байдаг гэсэн. Хувь хүнийхээ хувьд бол энэ фитнестэй их дуртай. Зорилго нь бол ер нь бодибилдингийн тамирчин болно гэсэн юм зорилготой. Фитнес спорт гэдэг маань бол манай монголчууд маань ер нь сүүлийн үед их ойлгож эхэлж байгаа. Энэ за 4-5 жилийн өмнө бол ойлгодгүй фитнес клубч Монгол орнд маань энэ цөөхөн байдаг гэсэн. Одоо харьцангуй их олон клуб нээгдэж байна. Энэ утгаараа хүмүүс маань хичээлэг болсон байна. Тэгээд энэний ач тусыг ойлгодог болж. Би хувьдаа энэний ач тус бол маш олон талтай л да. Нэгдүгээр хөдөлгөөнөөс сэргийлж гин, эрүүл байна. За энэ спортод тасралтгүй удаан хичээлсэн тохиолдолд хөгшрөл бах маш удаан явагддаг. Ер нь олон талын энэ давуу талтай л да. Тэгээд нийт монголчуудаа залуучуудаа ялангуяа энэ спортоор тууштай хичээлцгаарай. Энэ спорт бол хүнийг өөрчилж чаддаг, хүний хүссэн зорилгонд хүргэж чаддаг, хүнийг өөртөө итгэлтэй болгодог маш сайхан спорт юм байна. Та бүхнийг энэ спортоор хичээлээрэй гэж уриалж байна. За тэгээд George Gym-с оролцож байгаа Beast багийн 5 гишүүндээ энэ тэмцээнд өндөр амжилт гарах болтугай гэж хүсэн өрөө цаашдаа бас хамт өрсөлдөж байгаа 12 баг нь маш хүчтэй их цоглог залуучууд байлээ. Энэ залуучуудаа бас амжилт хүсмээр байна. За ингээд би үзэгчтэй сонирн байх болов гэж бодоод 120 хилтэй шатанд тусалсан. Сэлжин дээр шахаж үзсэн. Тэгээд би бол чирийн үед бол 150 шахаж байгаа. Тэгээд одоо хоолны төлөв бариад чин зассан учраас 120 хилтэй шахаж үзсэн. Яг одоо манай багш маань надад бослоо. За ер нь бол чин гасаад нэлээ ядарсан байна. Уд над нэг 12 маяр явдаг байсан. 5 явсан уу? 5 л явж байна.
За ингээд миний нэг өдрийн амьдрал бол тэгэл өглөө босоод мэдээж уурга уун тий. Тэгээд гэр орноо цэвэрлэнэ. Тэгээд бэлтгэлтэй ирнэ. Одоогийн байдлаар бол бэлтгэлтэй ирэл өдрийн 2 бэлтгэл хийж байна. Тэгээд миний ихэнх цаг бол ер нь фитнес клуб дээр өнгөрдөг байгаа. Тэгээд одоохондоо бол би ер нь бол хуваарь ажил хийдэг юм байгаа. Одоохондоо тэмцээн уралдаанд бэлдээд ажил хөтгөр амраад тэмцээндээ шамдаад явж байна. За сайн бацхан уу. Нэг өнөр жагалдаг. Тэгээд амраад үт олон жилийн өмнөөс ах トゥ угийн хамтлагаар хамтдаг хоёр ах トゥ хоёр байгаа. Тэгээд ийм сайхан тэмцээнд оролцоод нь анхны хувьд бас их баярлж байна. Тэгээд цаашдаа сайн хичээгээрэй. Чи чадна шүү. Амжилт хүсье. За би одоо ингээл тамирчин болохын тулд өдрийн 2 бэлтгэл хийж байна. Сартаа тэгээд дуурайг амин дэмгээд маш их хэмжээний бас зардаг гардаг. Тэр болгон дээр манай клубийн хамт олон тусалдаг. Манай хамгийн том ах маань Баяр мөкгээд манай хамгийн том ах маань байнга тусалж дэмждэг. Танд баярлалаа гэж хэлье. Ахтай хайртай шүү. За тэгээд мөн гэрээхэндээ бас баярлалаа. Та нарт үргэлж миний ардалт намайг тусал дэмжиж байдаг. Баярлалаа шүү. Эх орон телевизэд зохион явуулж байгаа Fitness Cup 2016 уралд тэмцээнд оролцож байгаа нийт залуучуудаа нэгдүгээрт амжилт хүсье. Энэ тэмцээнд оролцож байгаа залуучуудад маань энэхүү нэвтрүүлэг цаашдаа маш олон жилийн мөн насан туршдын нэгэн одоо зөв хэмнэл, зөв хэм маягийг бий болгох байх гэж бодож байна. Магадгүй бид өөрсдөө яаж эрүүл мэндэд анхаарах ёстой, яаж хөдөлгөөн хийх ёстой, яаж хооллох ёстой гэдгийг энэхүү нэвтрүүлгээр олж авах гэж бодож байна. Fitness Cup 2016 нэвтрүүлэгтээ хамтдаа байцгаагаараа ингээд доод тэмдэггүй хөгжицгээе. Самцхано Жорц Жимээс оролцож байгаа Бис багийн гишүүн соёл байна. За өнөөдөр нийт өнгөрсөн 2-7 хоногийн тэмцээн уралдаан маань дуусаад одоо өнөөдөр өөрийнхөө нэг өдрийн амьдралыг танилцуулахаар та бүхэнд гэртээ ирсэн байна. Гэрт ирсний учир гэвэл өнөөдрийнхөө хоолыг та бүхэнд танилцуулъя гэж бодлоо. Өнөөдөр юу хийх вэ гэхээр ямар ч тосонд шаарсан биш, тосонд шараагүй яг өөрийнх нь органик хэлбэрээр нь жоохон бага зэрэг ус игээд тийм шарсан уурглаг хоолыг та бүхэнд хийж үзүүлэе гэж бодлоо. Чинжүү орсон байгаа помидор, тэгээд салаадны навч, тэгээд өндөгний цагаан идэн, тэгээд хоолоо юугаар амтлах вэ гэхээр нимбэгний шүүсээр тэгээд нийт 200 г дахианы цээж мах байгаа. Тэгээд энэ дээр та бүхэндээ хоолоо хийж танилцуулъя. Мөн тосонд шатгуугаар яг өөр нь үүрэгтэй. Болох үгээс янз бүрээр хэрчж болно. Энэ одоо нэг том дундаж зэргийн нэг ногоон, тэгээд дундаж зэргийн нэг улаан чинж байгаа. Нэг за 200 г чинж гэж болно. Долоон хоногт жишээлбэл 0.500 эсвэл 1 кг-аар туурыг гэх юм бол өөрийнхөө биеийн жингийг 2-оор үржүүлээд калькулятор гэж байдаг байхгүй юу, яг интернет юугаар тэндээ өөрийнхөө биеийн жинг өндөр 7 хоногт хэр хөдөлгөөнтэй хэдийдээ тгээ оруулаад өөрийнхөө өдөрт идэх калорийг тооцож болно. Би гэхдээ одоохондоо маш бага бичлэг авч байгаа 7 хоногт 2 хил ч юм уу тэгж хассан тул 600-аас 700 ккал бичлэг хоол идэж байгаа. Тэгээд нүүрс усыг бол нойрлцсон байгаа л да. За таны цээж махаа. Өмнөх хэмжилтнээр чинь би чинь 61 гарантай байсан. Одоо болохоор миний ил болохоор 56 болсон байгаа. Яг өчигдөр уржигдөр үзүүлэхэд 56 байсан. Өөхний буурсан байгаа. Өөхний бураад одоо тийм 56 кг болсон байгаа.
гормоны шинсээр ингээд амтчих шүү. 15-20 минут нэгтэй болчтой шүү. 15-20 минутыг давс хийхгүй. Давс хэрэгэлдэггүй яа тэгэл баг зэрэг нөгөө өөхний үед дэмждэг гэж ярьд юм лээ давс маань. Булчингийн мас нэмнэ гэж турхаа охтод байдаг шүү дээ. Тэр охтод маань болохоор булчингийн мас нэмнэ гэж байдаг. Тэрнийг бас зүүх болоод ургалаг ер нь булчин чинь ер нь уургаас тавьдаг шүү дээ. Тэгэхээр ургалаг хүнсний бүтээгдэхүүнээ сайн хэрэглээд тэгээд нэмэлт бас тийжээд уурга хэрэглүүл бас их зүгээр. Тэгээд бэлтгэлээ ер нь сайн хийгэрэй гэж. Тэгээд өөхөө асахын тулд ер нь иймэрхүү хооллолтоор бид нэр өөхөө хасна. Чиний дамжлын хэлбэртэй. Ер нь амттны хувьд ер нь бүртэй шүү. Би бас нөгөө хүмүүс ярьдгаар апетитайг өндөртэй. Тэгээд бас апетитад дарахын тулд тэгээд ер нь хэцүү байдаг л да. Тэгээд яг зоригтой тууштай би ч нөгөө тэмцээнд орж байгаа хүн шүү дээ гэж бодохоор л нөгөө өөрийгөө одоо ингээд бариад те төвчээл даваал гардаг да. Яг тийм юм мэдээ гэж нэг бодгоо яг баг зэргийн жоохон самарны төрлийн юм л идэх хүсэж байна. Тийм. Гэтэ самар идэж болно л доо. Гэтэ би өөртөө айгу тийм хатуу дайет тэгээд тавьсан байгаа болохоор итгэхгүй баг. Энэ охтууд маань одоо чиний хувьд жишээлбэл өмнө нь тургайж одоо бүр ингээд ийм үдэн болцсон гэл тэгээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэгээ 3 сарын 5-нд би болохоор 65 кг-тай байсан байхгүй юу? 65 кг-аас яг ярих юм 65-аас одоо 56 хүртэл гэсэн үг. Нийт 9 ил. Тийм нийт 9 ил хассан байгаа. Одоо дахиад зорилго тавиад дахиад 9 ил тийм. Эмдээ одоо тэнцэн урлаан дуусны дараа ч гэсэн жингээ гой барайл. Тийм. Хамгийн гол нь турцсан юм чинь жингээ барих хэрэгтэй. Жингээ яаж барих вэ гэхээр бас л зөв хооллолоор л барих хэрэгтэй. Тийм гой сайхан бай гэдэг чинь бас л ер нь золиос хэрэгтэй шүү дээ. Тэгээд ер нь тэгж бодож байгаа. Хоол маань ер нь бид боломж юм. Тийм. Одоо энэ нийт 200 г таны цээж мах байгаа шүү дээ. Тийм болохоор би хоолныхоо талыг идэх гэсэн үг. Тийм. Тэгэхээр нэг удаатай идэх хоолны хэмжээ маань болохоор 100 г цээж мах чинь 25 г уурга байдаг. Тийм болохоор яг ойр орхон 3 цагийн зайтай хооллуудаа ер нь ингэж хувааж идэх гэсэн үг. Нэг дор хэмжээгээр бол биш. 3 цагийн зайтай идэх юм уу тийм. Би бол 3 цагийн зайтай нийт 4-өөс 5 удаа хооллохыг хичээдэг. Тэгээд 4 хооллолчоод нэмэлт нэг бүтээгдэхүүнгээ уурга гэж байгаа шүү дээ. Бэлтгэлийн дараа уурга оруулаад нийт 5 хооллолтой л гэсэн үг өдөртөө. Оройч гэсэн. Өглөө босоод өдөр. Тийм өглөө цээж махаа идэнэ. Өглөө цээж махаа бас ногоонуудтай идэнэ. Тэгээ 3 цагийн дараа дахиад энэ хоолоо идэнэ. Гэхдээ янз бүрээр ингэж амталж идэж болно л доо. Тийм. Би өдөрт нийт 10 шиг өндөгний цагаан идэж байгаа. Уургаа сайн авахын тулд, булчингаа алдахгүй тулд. Тийм болохоор сая бас нөгөө нэлээд өөх хассан болохоор булчингийн мас бас дагаад ундаг. 5 кг өөхөнд 1 кг булчин ундаг. Гэсэн тийм заалт идэм лээ. Тэгээд тийм. Тийм болохоор уургаа бас сайн авч явах хэрэгтэй. Уух юм Бол лимонтой усуудын тэгээд ер нь усыг сайн уугаар гэж хэлмээр нөөгчтах явцад усаа сайн уугаад нийт би ч мараг 3 литр гаруй ус уудсан шүү дээ. Жин хасагдаад ирсэн чи миний усны хэмжээ ихсэн мөлий. Тэгэхээр усаа сайн ууж гинэ гэсэн үг. Тэ сайхан боллоорой. Хэсэг хугацаанд дээр уулзъя. За тэгье. За үзэгчдээ соёлоо маань хүмүүсээ хоолоо идээд дуусчлаа. Харин одоо үлцэн одоо авч явах хоолоо бэлтэж гин тий. Аха. Одоо бэлтгэлийнхэн дараа идэх гэж байгаа шүү дээ. Тийм сая яг хоолоо идчихлээ. Одоо бэлтгэлийн дараа 3 цагийн дараа энэ хоолоо авч явсан хоолоо идэх гэсэн. Ургалаг бэлтгэлийн дараа ургалаг хүнс сайн. Тэгээ ургалаг хоолоо идэх гэсэн. За тэгээд гэртээ урьж үзэгчдтэй өөрийнхөө одоо зөв хооллолтын тухай танилцуулсан соёлоодоо маш их баярлалаа. Тэгээд тэнцэн урлаа бол яг дундаа явж байна. Одоо нэг хэдэн хоног бас үлдсэн байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд өөрийгөө сайн дайчлаарай. Тэгээд инстаграмаар бас олон сайхан бүсгүйчүүдтэй өөрийнхөө тань мэддэг бүх сайхан зөвлөгөө юу гэдэг бүх зүйлийг харамгүй хайрлаж байгаарай. За баярлалаа. Одоо тэмцээндээ бас тэгээ амжилттай сайн оролцохын тулд угаасаа хичээх хэрэгтэй. Хичээхгүй бол өөр ямар ч арга үгүй. Тийм болохоор хоолн дээр алдахгүй угаасаа бэлтгэлийг бол өдөрт би бараг 4 цаг хийж байгаа. Тэгээ бэлтгэлээ сайн хийгээд хоолн дээр алдахгүй бай гэж бодож байгаа. Тэмцээ хүртлээ. Тийм. За тэгээд дэлхийд үзэж байгаа охид бүсгүйчүүдтэй хандаж юу гэж хэлэх вэ? Одоо хамгийн гол нь тууштай, төвчээртэй байгаарай. Тэгэх юм бол амжилтанд хүрнэ шүү. Би бас зөв хооллоорой. Тийм зөв хооллоорой.
Сайн байцгаана уу? Эх орон телевизийг үзэн суугаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Бүжин байна. Жорж Жимээс орж байгаа Beast багийн гишүүн байна. За та бүхэн одоо манай бүжгийн зааланд ирсэн байна. Би болохоор Kizomba Passion гэдэг клубын багшаар ажиллаж байгаа. За тэгээ энэ спортоор бүжгийн төрлөөр хичээллээд түрүү жилийн 6 сараас хойш хичээлээ одоо удахгүй жил болох гэж байна. За тэгээд энэ спортоор яагаад хичээлэх болсон бэ гэхээр хамгийн анх Facebook-ээр бичлэгүүдийг үзээд хөгжмөн айгуу хэмнэлэн айгуу гоё санагдсан. Тэгээд ер нь ингээд хөдөлгөөн айгуу тийм уянгалаг зөөлхөн ер нь одоо ингээл Монголын амьдрал айгуу юм стресстэй ингээл замын төвчрээ юу гэл амар тийм санагддаг. Тэгээд яг энэ бүжиг бүжиглэхээр айгуу гоё тайвширч өдрийнхаа тэр бүхэл өдрийнхаа тэр стрессийг бүгдийг тайлж чаддаг. Тэгээд тийм болохоор энэ бүжигтэй айгуу хайртай. Өглөө босоод дэж хамгийн түрүүнд өглөөнийхөө цайг уун, өдрийнхөө хоолыг бэлдэнэ. За өглөөнийхөө хоолыг бэлтжээд дэж багийнхантайгаа явж бэлтгэлээ хийн. Финалт өгч байгаа. Одоо манайх өдөрт 2 бэлтгэл хийн гэж ярьж байгаа. За тэгээд маргаашнаас одоо 2 бэлтгэл хийн гэсэн. Тэгэхээр жаахан ядрахлах гэж бодож байна. Гэтэ зөгөөрэй. Би болохоор гэртээ аавтайгаа ээжтэйгээ тэгээ 2 хөөрхөн дүүтэйгээ манай 2 дүү Гүжин, Отхон Гүжин гэдэг. За бид гурийн нэрийг болохоор манай аав ээж хоёр маань ярилцж аваад өгчээсэн. За тэгээд яг Үжин гэдэг нэрийг өгснийхэн дараа дахиад манай ээж жирэмсэн боллоо яг Отхон Гүжин гарах төхөнгөт нь би ээж манай энэ одоо дүүг хин гэж нэрлэх юм бэ? Жин гэдэг нэр өгөх юм уу? Би нэг жоохон байсан болохоор мэдгүй. Урдаас нэг өсөл хасаа явчихд юм болов гэж бодохгүй юу. Тэгээ Бүжин гэхлээр надад хамгийн бага Үжин гэх юм уу гэ. Энэ анхаг одоо хүртэл манай гэрийнхэн ярьдیں۔ Тэгээ манай гэрийнхэн бас намайг энэ тэмцээнд орж байгаад айгүй их дэмжиж байгаа. За манай гэрийнхнээс гадна манай бүжгийнхэн маань бусад найз нөхөд маань бүгдээрээ сайн дэмжиж байгаа. Бас манай багийн Тамира, Соёлоо, Батэрдэн, Амраа эднэр маань надад би өмнө яг спортоор фитнес спортоор сайн хичээлж байгааг болохоор тэр их манадаас илүү туршлагатай. Өөрсдөө бүхэл мэддэг юм аяг надтай ингэж айгуугаа хуваалцдаг. Сайн мэцхан залуусаа эх орон телевизийг үзэж. Сайн мэцхан уу эх орон телевизийг үзэж байгаа нийт залуусаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар бүжингийн Kizomba бүжгийн клубийнхаа найзууд байна. За миний хувьд бол бүжинтэй түрүү жилийн үдээд анх танилцж байсан. Дөнгөж анх Kizomba бүжгийг сурах гад одоо манай сургалтанд ирж байсан. Гэтэл одоо 1 жилийн дараа гэхэд бүжин маань маш мундаг сурсан. Одоо эх орон телевизээр бүжингээ зургатаар харж байгаадаа бид нар бас маш их бахархаад байнга нэвтрүүлгийг үзээд байж байгаа. Бүжиндээ болон Beast багийнханд амжилт хүсье. Сайн байцгаана уу? Би бүжингийн партнер Санко байна. За тэгэхээр манай бүжин маань болохоор бол анх энэ Kizomba бүжгийг сураад удаагүй 3 сар болсон байхдаа бол анх надтай хамт тэмцээнд ороод 2 дугаар байранд орж исэн. Тэгээ ерөнхийдөө шинэ зүйлийг их сонирхдог, дайчин зам чанарт их таалагддаг. Тэгэхээр одоо энэ тэмцээнд ч их сайн амжилттай болсон гэдэгт бол итгэлтэй байна. Допонгоо өгчцгөө залуусаа. Зөвсөгчтэй фитнес кап шоу нэвтрүүлэг маань яг энэ цаг үеийн үзэгчдэнд өргөжлөн хүрж байна. За тэгэхээр манай Beast багийн гишүүн Батбаяр ах дасгалаа хийж байна. Одоо бэлтгэлээ хэдэн цагаар хийж байна? Ер нь давтамжтай болж игэл хурдан ачаал их хуулаад 2 цаг амжуулаад хийж байна. 2 бэлтгэл дээр орж амжааг байна. Тэгэд маргаашнаас баг 2 бэлтгэлтэй орж нэлээд хэмэрсэн байх хэвээр.
Шүүж. Харин шүүц юм да. Ойр тараагүй. Тэр одоо яг зураг авалтын маань нэвтрүүлэг маань яг эд гол үе маань яг одоо гарч ирж байна. Хоёр баг тамирчид маань яг эхний 2-7 хоног өөрсдийн тус тусгай ангиллал дагалгаврыг маш амжилттай хийж гүйцэтгсэн. Одоо харин сүүлийн 14 хоногт яг манай нэвтрүүлэгт оролцож байгаа залуучууд маань яг хэрэг өөрчлөгдөж байна. Хэр бэлтгэл сургалтыг маш сайн хийж гин гэдгийг үзэгчдэд бид харуулж байгаа. Тэгэхээр яг бэлтгэл бол маш сайн байна гэж ойлгож болох уу? Болон би өнөөдөр өмөр гар хийсэн. Тэгээд сая хөвлийн хийгээд номорсон. Одоо хөвлийн дуутлал хийгээд тэгээд зам дээр алхна. Тэгэл өнөөдрийн бэлтгэл дуусна. Ер нь их сайн хийж байгаа. Боломжтой хэрэг сайн хийж байна. Тэгээд өөрийнхөө ангиллал дэж бас амжилт үзүүлнэ л гэж бодож байгаа. Өрсөлдөгчнийг бас ажиглав. Хэр ажиглалт хийв, өөрчлөлт гарч ирэх шиг шинж бэнж байна. Яг өрсөлдөгч нарыг яг ингэж харж үзээгүй. Гэхдээ байгаа мэдээж. Тэгээд би болж игэл бүр 80 70 руу оруулаад хасч байна. Одоо юунаас хойш хэмс төгснөөс хойш би нийт 9 ил хасцсан. Вау. Одоо 83 4. Ороо үзэхэр 4. Сэтгэлийн дараа үзэхэр 4 байна. 84. Тэгээ одоо 70 ер нь тултан ласна. Яг өөхгүй болтлоо хасна. Тэгээл хэд болох нь ямар ч 70 руу л орно гэж бодож угаасаа орохоор байгаа. Ер нь нөө хоол моолоо. Нүрс ус асцсан баг. Нүрс ус асцсан. Одоо ерөөсөө өндөгний цагаан дахианы хичээж, брокколи, уураг, ус, тэгэл амино гээл витамин иймэрхүү юм хэрэглэж байгаа. Жоохон ядарч гин уу гайгүй байна уу? Ядарч байгаа. Хүч бол мэдээж жингийн дагаад унтсан баг. Тэгэл хүчиндээ тааруулаад давтамжтай багш нарынхаа заараас хөргөөр л хийж байгаа даа. За тэгээд хэдхэн хоног үлдлээ. Ямар ч маш сайн өөрчлөлтийг үзэгчтэй амлсан ёсоор харуулаарай. Тэгээ багийн бэлтгэлийг бас маш сайн хийгээрэй. Өрсөлдөгчнөр бол чанга байгаа. Одоо бид тэдэд бол хэдэн хоног үлдсэн байна шүү дээ. Тэгээ ер нь би нэлээ өөрийгөө дайчилж байгаа. Тэгээд нэмэх 70 кг-ийн төрөлд бол бас гайгүй үзчих واخ гэж боддог шүү дээ. Өөрийгөө тэгж бодож байгаа. Тэгээ багаараа ч гэсэн гайгүй амжилт үзүүлэх гэсэн бодолтой тэгээл бүгдээрээ нэг дор бэлтгэлээ гээл дутуу булчин дээр ажиллаа. Тэгэл бие биенийхээ дутагдлыг хамгийн гол нь олж хараад чи ингэж хиймээр энэ хийж хиймээр гэл. Тэгэл хийж чадаа. Зөвхөн тэр манай Beast багийн гишүүн тамир маань бэлтгэлээ хийж гин. За та бүхэн маань харж байгаа булчин бол бас байна. Өөрчлөлтийг бол манай үзэгчтэй манай баг тамирчид маань залуучууд маань маш сайн харуулж байгаа болоо гэж бодож штэ. За юу энэ дэжгүй юу? Өө дэч юу. Амар ядартай хүчвүү тэгээд ийм л байдалтай байна. Харин хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ? За 3 цаг л яг 3 цаг л хийж байна. 3-аас дутчихгүй яг илэрдэггүй яг 3 цаг л бэлтгэл хийж байна. Одоо яг бин дээр гарсан яг бодтой өөрчлөлтүүд байна уу? За цээж байна. Ер нь нэг байлгүй яг жижиг сажиг өөрчлөлтүүд юм байгаа. Тэрийг шоу нөгөө тэмцээн дээр л харуулсан. Яг хамгийн сүүлийн финал дээр манайхан чи бүгдтэй ийм болоод тэгээд тэн дээр л харуул. Тэгэхээр одоо нэвтрүүлгээ дуусаад бас яг маш цөөхөн хоног үлдлээ штэ тийм ээ. Тэгэхээр энэ хооронд бол яг үзэгчтэй амлсан ёсоор маш том өөрчлөлтийг гаргана үстэй. Тэгээд яг өөрийнх нь бас нөгөө хүсэж байгаа зорилгодоо тэд болно гэсэн зүйлээ одоо хөрхийн төлөө. Тэгэхээр боли үзэгчтэй нэг санаалаа да тэдэс хэд болно ямар хүн үзэх юм. Би яг 86 хэлтэй. Тэгээд нэлээд нөгөө одоо өөх харин сууц нэлээд өөхтэй байсан. Одоо бол 75 яг 11 ил хасч үзүүлэх гэж боцоо. Яг тэрэндээ ер нь бол баг хүрч байна. Одоо 78 одоо 3 ил тэмцээн туслал яг 3 ил хасаад тэгээ яг 75 болно. Маш сайн хичээгээрээ өрсөлдөгчд бас хувийнхаа бэлтгэлийг маш сайн базааж байна. Бүгдээрээ л яг энэ сүүлийн 14 хоногт алаад үгээлээ. Тэгээд бусдаа бол амжилт хүсье. Бэлтгэлээ сайн. За баярлалаа. Эх орон телевизээс явуулж байгаа Fitness Cup 2016 reality show оролцож байгаа бүх тамирчид залуучуудаа амжилт хүсье. Энэ нэвтрүүлгийг явуулж байгаа эх орон телевизийн хамт олон энэ одоо спортыг дэмжиж ард түмний эрүүл амьдралын төлөө энэ сайхан нэвтрүүлэг явуулж нь бас талархаж байна. Би фитнесээр хичээлснээр улам энд фитнес дур сонирхолтой болсон. Фитнесээр хичээлсний үр дүнд бол Азийн тэмцээнээс мөнгө медаль, услаа 2-3 удаа боди мисс медаль, үндэсний аваргын одоо цолуудыг хүртэж байсан.
Fitness Cup 2016 тэмцээний бүжиг сонирхон гоо Fitness Cup 2016 тэмцээнд допинггээр эрүүл мэндийг хөгжүүлцгээе. Туда. Замашда. Ай. Зөвхөн манай Beast Bag-ийн охтууд маань бэлтгэл сургуультаа хийж дуусаад түр завсралцсан байна. Тэгээд хөлс бол нэлээд гарсан байна. Манай бүжингийн хөлс мэс бол би тэгээд бүжингийн хөлсөн дараа барагдах гал юм зогссон шүү дээ. Тэгээд дэжгүй юм биш. Бэлтгэл дэжгээ. Тэр өдөр болгон бэлтгэлээ хийгээл явчихлаа. Бэлтгэл бол сайн байгаа. Маш сайн. Тэгээд өдөр болгон бэлтгэлээ хийж байгаа. Ер нь давгүй шүү. Тийм. Өмнөх 7 хоногуудыг бодлоо мал бас 7 хоногор ч хэд хэдэн хоногоор өөрчлөлтүүдийг ярих авчирч байна. За 7-7 хоногор ер нь бол өөрчлөгдөж байгаа. Нийтдээ 5 ил хассан байгаа. Тэгээд маш их баяртай байна. Өөхнөө хасж агаад. Баяр хүргэе. За баярлаа. Манаас бүжээс айгу өөрчлөгдсөн байна. Тэг айгу булчинлыг жоохон тий өөхний юм багасаад ирсэн чинь ер нь бол булчинтай фит болоод шүү. Тий. За бүж өөрийгөө юу гэж бодож байна? Өөрийг бас хэрэг өөрчлөгдөж гэж бодож байна. Тийм. Ер нь бол би нэг өмнө хамгийн анх яаж хахад ямар ч нэг булчингуу зүгээр л амар туранхай ямар ч тийм юг байсан. Фит бишээсэн. Тэгээ одоо нэг баг багаар тасгал хийгээд ер нь гайгүй булчингууд маань баг багаар гарч ирж байгаа шиг гэж байгаа шүү дээ хараад. Яах юм бэ? Гэтэ ер нь бас хувц мовц өмсгөр яг нэг хувцмаар амар мэдрэгддэг юм байлээ. Тэгээ ингээд санаанд ингээ үсээ байхгүй бол гараа ингэсэн чинь нэг булчин гараад ирэж байгаа юм шүү. Тэгээ шууд талент хараад хэлж байгаа юм чинь. Ер нь үеийнх найз охтууд нь гэр бүлийнхнээ нас хэрэг анзаарч байна. Хэрэг өөрчлөлтөд орж ин гэж хэлж байгаа шүү. 7 хоногор харангуйтай хүү ямар амар турцсан ингээл тэгээд тий шүүцээ биэлбэрт орсон байна. Тий шүү тий. Хувцнууд байж байгаа. Тэгэл хэд хоног болоо байна. Бас амар турцсан шүү. Тий ер нь 7 хоногор л ер нь өөрчлөлт явагдаад байгаа л да. Тий хувцнууд маань урд нь нөгөө яадаг байсан хувцнууд маань ороод тий хувцсанд ч гэсэн бас өөрчлөлт ороод явж байгаа. За болж бол энэ бол маш том өөрчлөлт, маш том өвдчлүүд болгох мэдээ шүү. Тийм ээ. Тэгэхээр одоо нэвтрүүлгийн маань зураг авал одоо яг эд ширүүх үедээ орж ирж байна. Одоо яг ямар нэгэн одоо нэвтрүүлгийн маань тэмцээн уралдаанууд маш амжилттай болж дууссан. Харин одоо сүүлийн 14 хоногт бол та бүхнийхээ яг өөрчлөлтөнд хэрэг орж үзэгчтэй гоё сайхан зүйлийг харуулах уу гэдэг эцсийн дүн шалгаруулалт маань явагдаж байгаа. Тийм учраас та хэд маань хувийнхаа бэлтгэлийг маш сайн хийх ёстой. Шүүгчд бол та хэд хөндлөнгөөс ингээд ямар сайн ажиллаж байгаа учраас маш сайн бүршлийг авчраарай. Тийм ээ, хичээнэ. Тэгээд үчтэй хандж өгөх юм. За багийн дэмжээрэй гэж. Тийм. Үзэгчтэй хандж. Манай соёлоо суралцаарай, манай багийнхныг дэмжээрэй. Манайх Beast Bag шүү. George Gym-ээс орж байгаа. Бүгдээрээ тууштайгаараа, холон дээрээ бити алдаарай, бэлтгэл сургуультаа сайн гэрэй гэж хэлмээр байна. Тийм. Маах угаасаа ер нь өөрчлөлтийг ер нь авчирж байгаа. Ер нь айгуу сайн өөрчлөгдөж байгаа баг гэж хэлэхэд болно. Тэгээд би та эдийг бас дагаад болоо битээрээс өөрчлөгдөхийн тулд бас хичээж байгаа шүү гэдэг харахад ингээд нэг мэддэхгүй байгаа ч гэсэн ямар ч тайдас намайг дүгнэрээ би та эдэд шав орж байгаа шүү охтодаа. Тэгээд өдөрч маань Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгтэйг хамтдаа байгаараа бид хүн бүгдээрээ та бүхэндээ маш сайхан өөрчлөлтийг харуулах болно. Тэр яг хамгийн сүүлийн финалийн өдөр манай залуучууд маань бүгдээрээ тайзан дээр маш гоё бие галбартай хүссэн зорилгодоо хүрсэн бүгдээрээ маш сайхан байх болов гэж бодож байгаа шүү дээ. Найдаж байгаа шүү дээ. Хүлээж байгаа шүү дээ. Итгэлийн нь бол алдахгүй. Тэгээд 5 сарын 7-нд яг тайзан нэрээ ер нь л чанга өрсөлдөгчний нэг байх байх шүү л гэж хэлмээр байна тий. Би ямар ч байсан хичээнэ. За тэг манай хоёр хөөрхөн охтууд маань маш сайн хичээгээрээ олон хүмүүсийнхээ эдгээр надад бэлтгэл алдараа охтод намжлуулъя. Beast Bag мод тугаа. Баяр дэмжээрэй. Beast Bag-ийн мэдчилж байна. Fitness Cup 2016 тэмцээний эхний 14 хоногийн шалгаруулалт маш амжилттай өнөөдрийг хүрлээ. Манай баг тэмцээнүүдэд маш амжилттай оролцсон. Ингээд 5 сарын 6-нд финалийн шалгаруулалт явагдана. Тэгээ манай багийнхан бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Бусад багийнхандаа амжилт хүсье. Ингээд 5 сарын 6-нд уулзцгаая. Оройн нэг дэн явагдаж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн өнөөдрийн нэгэн шинэхэн дугаарыг танд хүргэлээ. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань Beast Bag-ийн залуучууд маань оролцлоо. Тэгэхээр Beast Bag-ийн манаас үнэхээр бэлтгэлээ хүн дээр бас их сайн хийдэг юм байна. Хамгийн гол нь энэ залуучууд маань
яг үнэхээр зорьсон ингээд тэмүүлэлтэй ингээд зүтгээд байгаа нь бол их гоё харагдаж байна. Тэгэхээр нэвтрүүлэгт оролцож байгаа бүх залуучууд бүгдээ маш дайчин байгаа. Манай Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань гэж гол зорилго бол фитнесийн спортын шинэ залуу тамирчдыг төрүүлэн гаргах, фитнесийн спортоор залуучуудын хичээллэх залуучуудын тоог нэмэгдүүлэх зорилготойгоор Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг өдөртөө хүрч байгаа. Тэгэхээр өнөөдрийнхээ нэгэн шинэхэн дугаартай хамтдаа байсан үзэгч та бүхэнд маш баярлалаа. Маргааш дугаар удаа бас үргэлж хамтдаа байж манай нэвтрүүлгийн төгсгөлийн өдөр финалийн тэмцээнээр бас манай залуучдыг хэр өөрчлөлт хийх заавал ирж хараарай. Маш ширүүн өрсөлдөөн бол тэнд явагдах болно. 10 саяын төлөө ямар баг тамирчид маань тэнд хүс хүч бүхэл ирч хүчээ гаргах бол гэдэг тэр сайн нурган мөчлөө ирэх төгсөн байгаа. За ингээд өнөөдрийнх нь нэвтрүүлгийг болоод өөр өндөрлөлийн мэдээж хөтлөгчийн хувцсыг Puma брэнд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийн төгсөлд төвтөр өрөө гайлдаг. Welcome to the залуусаа. Маргааш уулзъя баяр таа.